crazy. Y'all, that's crazy. It's a UFO for real, y'all. Иймэрхүү бичлэгүүд ер нь бол амар олон байдаг л да. Гэхдээ энд бол итгэхэд бол мэдээж хэцүү. Америк болон Япон, мөн Орос, Хятад гэх орнуудад бол энэ мэдээллүүд илүү одоо засгийн газарт маш их мэдээллүүд байдаг юм байлээ. Тэгэхээр өнөөдөр та бүхэндээ ер нь бол Америк нэгдсэн улсад одоо харийнхны иймэрхүү үзэгдлүүдийг юу гэж авч үзэж байгаа энэний талаар мэдээллүүдийг хүргэе гэж бодлоо. Тэгэхээр UFO гэж нэрлэдэг байгаа шүү дээ, тийм ээ. UFO буюу Unidentified Flying Objects гэсэн нэршил томьёогоор олон улсад нэршилдэг. За энэ нэршил томьёог бол аль биесээр өөрчлөөд UAP болгосон. Unidentified Aerial Phenomena буюу агаарын үл мэдэгдэх үзэгдэл. Одоо Америкт аюул болон ийм сонин учир битүүлэг үзэгдлүүд болоод байна штэ. Энийг засгийн газар одоо аль биесээр мэдээлэл хийхгүй мүү гэж ингэж 90 оноос хойш ард иргэдэн ийм нээлттэй болгооч гэдэг ийм саналуудыг дэвшүүлсээр ирсэн. 2023 оны 7 сарын 25, магадгүй 23 мөчлөө. За би сайн санахгүй байна. Ямар ч талаас энэ үед нэг тийм Америк нэгдсэн улсын засгийн газраас албан ёсоор мэдээлэл өгсөн байгаа. За энэ албан ёсоор мэдээлэл өгөхдөө юуны тухай мэдээлэл өгсөн бэхээр үл мэдэгдэх үзэгдэл тэр дундаа энэ учир битүүлэг дэлхийн эргэн тойронд болоод байгаа энэ дэлхийн бус энэ үзэгдлийн талаар тийм нээлттэй сонсгол хийсэн. Энэ нь бол одоо инээдэн сонсогдож магадгүй. Яагаад гэвэл Монголын одоо засгийн газрын хурал дээр гівэнд харийнхны тухай энэ сэдвэр хурал хийгүүл бидэнд бол инээдтэй санагдах байх. Тэгэхээр Америк нэгдсэн улс бол анх удаага одоо улсын хурлын гишүүд буюу сенатын гишүүд нь тийм ээ албан ёсоор одоо үл мэдэгдэх үзэгдлийн талаар нээлттэй сонсгол зарласан. За энэ нээлттэй сонсголын үеэр Америк нэгдсэн улсын бүр тагнуулын ажилтан гэж хэлдэг. Тэгээ тагнуулын ажилтан Дэвид Краш гэж юм байгаа л да. Тэгээ Дэвид Краш гэдэг энэ хүн болохоор ямар хүн байсан бэхээр Америк нэгдсэн улсын тагнуулын албаны ажилтан буюу одоо тэр дундаа харийнхан үл мэдэгдэх үзэгдэл тал дээр судалдаг энэ материалуудыг цуглуулдаг ажилтнуудын нэг нь гэж бол хэлсэн байгаа. Тэгээд тэр олон материалууд дээр гардаж ажилтж судалгаа хийдэг байсан хүнийхээ хувьд бүр Конгрессийн Сенатын одоо гишүүдийн өмнө тэрээр бүр албан ёсоор одоо бүр бүх үннийг хэлнэ. Ямар нэгэн худлаа зүйл хийхгүй. Хэрэв худал зүйл хийх юм бол би бол хуулийн өмнө хариуцлага хүлээхэд билэн гэдэг албан ёсоор бүр тангараг өргөсөн байдаг. Тэгэхээр энэ бол маш их үнэнтэй ойрхон мэдээлэл гэж ойлгож болно шүү. NASA энэ талын мэдээллүүдийг одоо Америк нэгдсэн улсын засгийн газар мэдж байгаа гэж тогтдог байсан. Харин Америк нэгдсэн улсын засгийн газар энэ тал дээр болохоор NASA энэ тал дээр олон мэдээлэлтэй байгаа гэж биенийг одоо хардаж авдаг байсан. Хамгийн их материалуудыг одоо энэ тал дээр материалуудыг илүү мэдэж авсан байгууллага бол Америк нэгдсэн улсын зэвсэгт хүчин тэр дундаа одоо тагнуулын албаны ажилчдад энэ талаар цөөхөн идэхэн хүмүүст энэ талаар маш олон материалууд байсан гэдгийг Дэвид Краш бол хэлсэн байгаа. 2023 оны 7 сарын 26-нд Америк нэгдсэн улсын засгийн газар албан ёсоор анхныхан харийнхны тухай нээлттэй сонсголыг хийсэн юм. Үүнийг олон нийтэд ил тод сошиал платформ болон телевизийн зарим сувгуудаар шууд дамжуулан үзүүлсэн явдал. Уг хуралдааны гол зорилго нь Америк нэгдсэн улсын нутаг дэвсгэр дээр сүүлийн жилүүдэд үл мэдэгдэх үзэгдэл улам бүр ихсэж байгаатай холбогдуулан тухайн газар нутаг дэвсгэрт аюул учруулж болох хэсэг үндэсний аюулгүй байдлын төлөө батлан хамгаалах яамны цэргийн нууцлыг алдагдуулгүйгээр харийнхантай холбоотой дэлгэж болох материалуудыг ард түмэнд дэлгэх явдал байлаа. Хамгийн гол нь тэрээр хурал эхлэхийн өмнө Америк нэгдсэн улсын засгийн газарт харийнхантай холбоотой дэлхийн бус материалууд байгаа гэж мэдгдсэн бөгөөд энэ мэдээллээ үнэн гэдгээ батлан тангаргалж худал зүйл хийсэн бол хуулийн өмнө хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ батлан тангаргалсан явдал нь харийнхан байдаг гэсэн итгэл үнэмшлийг илүү өндөр болгож байгаа явдал юм а. Тэгээ Дэвид Крашийн хувьд болохоор тэрээр одоо бол тэтгэвртэй гарсан. Тэгээд News Nation баха энэ нэвтрүүлэг дээр ороод нэг 45 минутын
ярилцлага өгсөн байдаг. За Дэвид Крашиг сонсгол хийсний дараагаар бол олон телевизүүд түүнээс бол ярилцлага авахыг хүссэн. Тэгвэл тэр бол цөөхөн хідэн тооны телевизүүдүүд бол ярилцлага өгөхийг зөвшөөрсөн байдаг. За News Nation буюу Америкийн үндэсний томоохон телевизүүдийн нэг анх WGN нэрээр нэрлэгдэж байсан боловч сүүлд бол News Nation болгож өөрчлөгдсөн. За ярилцлагыг алдарт сэтгүүлч Росс Колхарт түүнээс ярилцлага авсан байдаг. За YouTube-д нэг бичлэг оруулахын тулд нэг зовлон байдаг. Тэр нь бусдын бичлэгийг оруулж ашиглахыг хориглодог. Миний хувьд бол одоо өмнө нь 2 бичлэг оруулаад санамж авч исэн. За энэ санамжийг дахид зөрчих юм бол YouTube сувг хаалгах эсэлтэй учраас би энд бичлэгийг үзүүлэхгүйгээр зөвхөн скрин шот хийсэн зургуудаар дамжуулаад тайлбар хийгээд явъя гэж бодож байна. За Росс Колхартын эхний асуулт түүнээс юу гэж асуусан бэ гэхээр энэ ертөнцийн дээр бид ганцаархнаа ингээд оршдоггүй дэлхийн хүмүүстэй гэтэл үгүй тийм биш. Биднээс өөр соёл иргэншлүүд амьдэрдэг бид гарцаагүй одоо тийм ганцаараа биш юм гэж хариулсан байгаа. Мөн Америкийн нэгдсэн улсын засгийн газарт харийн хөлөг байгаа юу? Тийм ээ, байгаа гэж хариулсан байгаа. Учир нь тэдэнд эвдэрсэн болон эвдрээгүй, өөрөөр хэлбэл осолдсон харийн хөлөг байгаа, осолдоогүй зүгээр ажилдаг харийн хөлөг байгаа гэж хариулсан байгаа юм. Харийн хүн байгаа юу гэж асуухад нь тийм ээ, харийн хүн байгаа гэж хариулсан байгаа. Тэгэхдээ хүний бие махбодоос шал ондоо гэж хариулсан байгаа. Non biologic буюу бидний биологийн бие махбодтой бол төстэй биш гэж байгаа. Харийнхны талаар энэ материалуудыг хэдийнээс хэлж нууж эхэлсэн бэ гэхэд ер нь бол маш эртнээс нууж хүмүүсүүдэд мэдэгдэхгүйгээр засгийн газар нууж эхэлсэн гэдэг талаас хэлсэн. Мөн тэдний хамгийн тод жишээ бол 1947 онд Нью Мексико Розвельт унсан харийн хөлөг биетийг нуун дарагдуулсан явдлыг хүртэл дурдсан юм а. Түгэрч зогсохгүй Ромын папаас ирсэн харийнхантай холбоотой маш эртний дээр үеийн байж болох материалуудыг хүртэл энэ дунд байгаа гэж дурдсан байгаа юм. За тэд хаанаас ирдэг вэ гэхэд өөр хэмжээстээс ирдэг гэж хэлсэн байгаа. Одоогор хүн төрөлхтөнд бол аюултай өгөхөд одоогор бол аюултай зүйл байхгүй гэж хэлсэн байгаа. Тэг гих мэдчлэн маш олон зүйлсүүдийг ингээд ярилцсан байгаа. Та бүхэн линкийг байршуулчаар та бүхэн орж үзээрэй. Тэг миний хувьд нэг ийм дүгнэлтэнд хүрлээ л дээ. Ямар дүгнэлтэнд хүрсэн бэ гэхээр хүмүүсийн ихэнх нь асуудаг зүйл юу гэхээр харийнх нь байган бол яагаад бидэнтэй харилцаа холбоо тогтоохгүй байгаа юм бэ гэж асуудаг. Миний бодлоор албан ёсоор хязгаарч харилцаа тогтоохгүй байж болох юм. Яагаад вэ гэхээр харийнхан гэхээсээ илүү биднээс илүү өндөр хөгжсөн соёл иргэншил гэж ойлгож болно. За өндөр хөгжсөн соёл иргэншил, хөгжил доогуур соёл иргэншил хоёр уулзахаар энд нэг дээрлэхэл явагддаг гэж би боддог. Яагаад гэхээр хязгаарч сайн байна уу? Бүгдээрээ туршлах солилцъя гэж гар бариад ч юм уу гэрээ хэлцээр хийгээд явахгүй л баг. Биднийг хараад хөгжил дэвшлийг маань хараад зүгээр л эднийг хамгаалъя, устгахгүй бай гэж эргэн тойрон амтны хүрээлэн шиг л ийм соёл иргэншил байна. Үүнийг харж хамгаалъя. Бусад муу хүчнээс хамгаалъя гэсэн ийм л зорилготой байдаг болов. Тэгээд бидэнтэй албан ёсоор харилцаа холбоо тогтоодог болов гэж би бодож байна. Яг тэгэхээр зүгээр энгийнээр бодоод үзье л та. Бид нэр одоогоос цаг хугацаагаар яваа те бүр доогуур соёл иргэншилтэй хүн нэгдлийн үед хүмүүст очиод бид нэр сайн байна уу? Бид нэр та нартай харилцаа холбоо тогтооё гэхгүй л бах те. Харин холоос хараад ажиглаад яаж амьдрдсан бэ? Яаж овг амьгаа удирддсан бэ? Яаж хоол хүнс ан агнуура хийдэм байх гэдэг талаас нь бид нэр судлахад болохоос биш гэрээ хэлцээр хийгээд дипломат харилцаа холбоо тогтооно гэж байхгүй л байх гэж би бодож шүү. Энэ зүгээр л миний бодол шүү. Тэгээд дараачийн дугаараар энэ Америкийн нэгдсэн улсын тэр саяхан болсон тэр мэдээллийн талаар бас сонсон зүйлээ хүргэх болно гэж хэлмээр байна. Дараачийн дугаараар уулзлаа. Баяртай.